Энэ жилийн наадмын нээлт сайхан болж байна. Ардын хувьсгалын 95 жилийн хооронд болсон Монгол улсын одоо хийж чадсан амжилтууд бидний хүрсэн бүх сайхан юмыг бас үзүүлж харууллаа. Наадмын нээлт үнэхээр сайхан болж байна. Одоо энэ жилийн наадам одоо жигтэйхэн сайхан болж байна шүү дээ. Ч одоо бороо, хур, нар, байгаль дэлхий гэдэг үнэхээр сайхан байна. Нээлт чигсэг сайхан боллоо. Өргөн түмэн чиг сайхан, сэтгэл санаа сайхан тайван бай. Тэгээд нийт ард иргэдтэй, ард түмэндээ баяр наадмын мэндийг хүргэе. Тэгэхээр нар хур тэгшэрсэн энэ сайхан одоо өдөр наадам маань болж байна. Тэгээд энэ наадмаараа одоо ард түмэн маань морин хурдан бөхөн хүчтэй суман мэрэгэн байх болтгой гэж хүсэн өрөөж байна. Тэгээд хамгийн гол өнөөдөр бол бас төрийн түвшээ болоод анхныхаа наадмыг тэмдэглэж байна. Тэгээд яг иргэдийн хурлын төлөөлөгч байхдаа бас ингээд сайхан тэмдэглэдэг байсан. Одоо үнэхээр ард иргэдийнхээ төлөө их том хариуцлага ирсэн гэдгийг л мэдэрч суулаа да. Үнэхээр энэ жилийн наадам их сайхан болж нар хур төгшөрсөн сэрүүхэн халуун биш те цагаагаар өвчсөх тааламжтай байна. Наадмын нээлтийн тухайд монголчууд бас ямар түүхтэй, ямар те агуу үндэстэн гэдгээр бахархах юм сайхан бас болцоо боломжийг олгосон. Ялангуяа одоо залуучуудад богинохон хугацаанд цаг 30 минутын хугацаанд Монгол их гүрэн гэж ямар түүхтэй яаж байгуулагдсан улсыг харуулсан юм одоо түүхэн сэдвтэй ийм сайхан нээлт боллоо. Үнэхээр одоо омогшиж Монгол улсаараа Монгол хүн гэдгээр бас бахархсан сайхан нээлт боллоо. Наадам сайхан болж, наадмын нээлт сайхан боллоо. Нар хур тагшилсан сайхан өдөр байна. Тийм учраас бас энэ байгаль дэлхийж хэлээсэн энэ жил нэг хурдтай байгаль дэлхийгээ ивэсэн юм сайхан жил байна тийм ээ. Тийм учраас бас энэ жил төр маань ч гэсэн зөв бүрдэж бас түмэн олныхаа сэтгэлийг амраас ийм жил болох юм болов уу гэж бэлгсээд суун. Мэдээж жилийн наадам дэлгэр сайхан болдог. Тэгээ энэ жилийн наадам маань бол сайн болж байгаа олон улсын том хурал болж байна. Дээрээс нь олон зочид ирсэн байна. Дээрээс нь одоо шинэ парламент маань бүрдээд шинэ парламент маань одоо бас 50 замаар бас одоо гомдол тэмцэл багтай тэгээд олонхоо дэмжсэн ард иргэдийнхаа саналыг одоо дэмжсэн ийм одоо сайхан сонгуулийн дараа болж байгаа учраас нэг ийм найртай их сайхан одоо наадам болж байна гэж хэлж байна. Одоо энэ жилийн наадам дээр тэр нэг хүүхдүүдийн гарч ирсэн хэсэг хамгийн их сэтгэл хөдлөсөн тийм байлаа. Ер нь одоо Монгол орн бол хүүхд залуучуудын орн. Тэгээд мэдээд миний хувьд бас хамгийн залуу гүшүүн гэж нэрлэгдэж байна. Энэ нь бол цаад утгаараа ард олон маань бас залуучуудаа дэмждгийн залуу үедээ ихтгэл найдвараа өгсөн ийм нэгэн жил байлаа. За наадмын нээлт сайхан боллоо. Түүхээ бүтэн өгүүлж байна. 90 оны түүхэл жаахан дутуу явчих шиг боллоо. Хувьсгал намын түүх жаахан дутуу явчих шиг харагдлаа. Уус нь гайгүй байна. Ер нь тэгээд наадмын нээлт сайхан боллоо. Ер нь жилээс жил наадмын нээлт болон сайхан болж байгаа юм санагдах юм. Тэгээд энэ жилийн наадам ялангуяа хур хороотой, чигтэй сайхан, шороо босхгүй сайхан болж байна. Хүмүүсийн сэтгэлч түүнийг одоо байгаль цагуураад агаад өндөр сайхан өөдрөг сайхан байна. Бүх наадамч олондоо хамгийн сайн сайхныг хүсэн өрөөж сайхан надараа гэж хэлмээр байна. Сайхан байдлаараа гэдэг. Тэгээд сайхан наадцаагаараа Наадамч олондоо андаа тэгээд сайхан наацгаараа илгээрээ инх амгалан, төрлөөрөө төвшин амгалан, эрүүл, азтай, жаргалтай сайхан надараа гэж нийт монголчуудаа хүсээрээ. Монгол түмэндээ сайхан наадахыг өрөөл өргөё. Баярлалаа. Одоо тэгшээ сайхан баяр наадамдаа энэ жотод сайхан наадахыг Монгол түмэндээ баярын мэнд хүргье. Сайхан наадараа та бүхэн ард түмэндээ баярын мэнд хүргье. Нийт монголчуудаа сайхан баярлаарай. Баярын мэнд хүргье. Ард олон та бүхэндээ эрүүл сайн сайхан хүсээрээ. Сайхан наацгаараа